Монгол улсын арслан баяр сайхны орхон баяр байна. Физикал айзад Монгол бага төлөөлөлд оролцож байгаа. Хамгийн анх 2023 онд тулын ихч холбогдсон. Манай багш өсгөрөөдөө багш руу холбогдоод ингээд физикал 100 ингээд Монголтой хамтрах гэж байна. Тэгээ нийтлэгсэн шоу бидний зүгээс ингээд орхон баярыг сонирхож байна. Оруулах хүсэлтэй байна гэдэг анх хүсэлтэйсэн. Тэгтэн бид нар алтар спорт оронд бэлтгэлтэй учраас тэн дээрээ цаг товлоод уулзсан байгаа. Тэгээд тэрнээс бас жилийн дараа яг 2024 оны наадам өнгөрөөд намар нь дахиж холбогдоод яг албан ёсны сонгон шалгаруулалт эхэллээ. Яг Солонгосоос нийтлэгсэн баг нэрсэн. Тэгээд ингээд уулзалтууд товлж байна тий. Сонгон шалгаруулна гэд тэгж уулзалтууд эхэлсэн байгаа. Тэр үед бол яг хуу нийтлэгсийн том шоу санал тавьж байгаа учраас бас Монгол улсаа төлөөлөд оролцож байна. Үндэсний бүхий спортоо бас төлөөлөд оролцож байна. Яг болохгүй гэж те. Бас дэлхийд дахин үндэсний бүх гэдэг спорт Монгол улсад бас байгаа шүү гэж харуулахыг хүссэн. Яг хуу шоунд бол яг зориулж бэлтгэл хийгээгүй. Яг бид нар ч өдөр тутамдаа бас те спортын бэлтгэл хийдэг учраас тэр бэлтгэлээсээ хангаал явж исэн. Ямар ч нэг багаараа үзнэ гэсэн нэг тийм ойлголт байсан учраас тэгээд багийн төлхөө багаар ажиллах даалгаврууд их хэрэг байх таа гэж дотор бодож. Тэгээд физикал 100-гийн 1-2 дугаар сизон дээр гарсан даалгаврууд нэг хэрэг байх л гэж бодсон. Даалгаврууд дээр бид нар шинэ даалгавар ямар даалгавар ихийг мэдгүй гинт орж танилцж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед маш богино хугацаанд сэтгэж бодож тактик боловсруулна. Би бас багийнхаа ахлагч болцсон учраас бас тодорхой үүрэг хариуцлага нөгөөдөөс илүү үүрээд бас бодож сэтгэхтэй. Турк, Япон хоёртой нэг өрсөлдсөн даалгавар байгаа. Тэн дээр бол бид нар алдах хэрэггүй. 3-т орох юм бол шууд тасагдана. 2-т орох юм бол дараагийн шат руу орно. Ямар ч байсан л 2-т орохын төлөөл бүх хүчээ шавхсан байна. Яг үгүй тэгээ манай монголчууд ч тий эртээр үеэс бас нүүдэлцэн бас нэг хол байжгаад холоос нэг гинт нэгдэж юм хийдэг байсан шүү дээ. Тэр үед яг тэрнтэйгээ адилхан бид нар бас ойлголцоход амархан байсан болов уу гэж бодоод байгаа. Тэгээд ер нь биений хүчээр бол илүү гараагүй гэж бодож би ер нь дутуу байсан байх. Гэтэ яг нэг багийн нэгдэл те нэгэндээ итгэл тэгээд жоохон тактик ухаан арай жоохон чүчүүд харах нь илүү байсан болов уу гэж бодоод байгаа. Бүхэл даалгавар дээр нэг төсвөр төвчээр шалгаж байгаа шүү дээ. Тэгээд тэр болгон дээр л бид нар чи тест үлдэж байна гэдэг чинь илүү төсвөр төвчээтэй болвол тестжүүлж байгаа л та. Нэг юмыг ойлгосон. Бид нар бас дэлхийн тамирчдаас нэг дутаадах юм бол байхгүй юм байна. Бэлтгэл сургуульд ер нь бүх төсвөр төвчээр те ямар ч төрлөөр ер нь үзүүл үзэхээр л юм байна гэж дотор бодсон. Иргэн тойрон 500 гаруй зураглаач камер байсан баха. Тэгэл тэр болгоны чи өмнө бас ер нь шантруу шантрахаар үеийнүүд байсан. Тэгэл камер руу харахаараа Монгол харагдал тэгэл ер нь бас жоохон төвчээр заасан л та. Хамгийн урам зориг өгсөн юм манай жуудагийн Адиманаас нэлээд хүч баримын юм дээр нэлээд хань болсон л та. Тэгэхээр би бас эмхтэн хүн бас ингэж төвчээр зааж хат би бас энэс илүү байх хэрэгтэй гээл илүү урам зориг бас авч илсэн. Бүхэл шоунд орсон дэр та тэмцээн уралдаан тий танилцсан хүмүүс өрсөлдөгчтэй бүгдээрээ найзууд болсон, ах дүүнэр болсон. Бүгд маань бас сайхан дурсамж болж сэтгэл түлж чинь тэгээ сэтгэл тоногч чинь тийм. Тэгээ тэр болгон дэлхийн хэмжээний том тамирчид маань бас Монгол үндэсний бүх гэж юм байд юм байна. Монгол улсын юм байд юм байна гэдгийг бас ойлголт авлаа. Би бол хамгийн анх бүх багуудыг хараад Австралийн баг бол нэлээд хүчтэй юм байна да. Ер нь баг төрүүлчихээр юм байна да гэж бодож байсан. Бас бид нар зөвөрөл Монгол хоол хийж өгсөн шүү дээ. Нөгөө тэр бас их хөрхөн дурсан шүү дээ. Физикал айза энэ спортын тэмцээнд орох юм бол ер нь яг тамирчууны те дөрвөн чадварыг долтонд хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон тухай би тэсэр хатууж уян хатан те ахвалнаа тэр өдрийг тэгвэл ер нь юу ч гэсэн таавал гарч байгаа. За нийт монголчуудаа уриалахад физикал айзгаа тугсан сууж таалан сорхиж үзээрэй. Та бүхэн минь хэрэг хэмжээгээр хандлт өгж үзэхээс шалтгаалж дараачийн боломж тий залуучуудын оролцох тэмцээн улам илүү олон болох байхаа. Яс та бүхэн сайн үзээрэй л гэж хэлье.